Есүс тэндээс гарч Галил нуурын дэргэд ирэхэд маш олон хүн үгийг нь сонсохоор ирсэн учраас завинд орж суулаад эрэгдээр зогсож байгаа хүмүүс тандан тэр сургаалт үлгэр ярьсан. Тариачин улаан буудайн үрийг тарихаар газар цацхад зам дээр унсан зарим үрийг шувуу түүж иддэг. Зарим нь хөрс багтай чулуурхаг газар унаж гүйхэн хөрсөнд түргэн соёолно. Гэвч үндэс нь богино учраас нар ийхэд хатаж ургахан болно. Зарим нь хогийн ургамлын дунд унаж. Хогийн ургамал нь хурдан ургаж улаан буудай үхнэ. Үржил шинтэй газар унсан үрийн зарим нь 30 дахин, зарим нь 60 дахин, зарим нь 100 дахин илүү өснө. Та нар сонссон бол энэ сургаалыг ойлгож авах тун гэж хэллээ. Та яагаад үргэлж сургаалт үлгэрээр ярьдаг вэ гэж дагалдагчид нь Есүсээс асуулаа. Та нар ертөнцийн эзний Ярусын мөнхийн улсын олон нууцыг мэдэх ёстой хүмүүс. Гэтэл тийш орох ёсгүй хүмүүс юу ч ойлгох ёсгүй. ертөнцийн эзнийг таних авсан хүн улам илүү ойлгож чадна. Харин түүнд эргэлзэж тэнэгэлдсэн хүн сүүлдээ огт юм мэдэхгүй болно. Тийм хүмүүс ямар ч гайхамшигыг үзсэн ухамсарлаж чадахгүй. Ямар ч үннийг сонссон ойлгож мэдэхгүй байх ёстой. Иймээс би тэдэнд сургаалтай үлгэрээр ярьдаг. ертөнцийн эзэн энэ хүмүүсийн тухай дээр үед яашихаар зүгнүүлэхтэй. Энэ хатуу сэтгэлтэй хүмүүс үнэн байдлыг үзэж сонсох дуртай. Тэд миний тухай юу ч сонссон нүдэн балай чихэн дүлий орно. Иймээс үзсэн бүхнээ тархиндаа шингээж, сонссон бүхнээ сэтгэлдээ тогтоож, надаас уучлалт гуйж, ариун санаатай болохыг би хүсэхгүй болно гэсэн. Тэр үг одоо бодиттой болж байна. Харин та нар миний сургаал хэр зэрэг үнэн болохыг ойлгосон учраас аз жаргалтай болно. Би та бүхэнд чин үннийг хэлье. Дээр үед ертөнцийн эзний зарлагууд болон олон сайн санаат хүн одоогийн энэ үйл явдлыг үзхийг хичнээн их хүсэж байсан боловч амжсангүй. Тэд та нарын сонссон бүхнийг бас сонсхийг хүсэж байсан боловч хараахан чадсангүй. Би та нарт үр тарианы тухай сургаалт үлгэрийг тайлбарлаж өгье. ертөнцийн эзний Ярусын улсын тухай сургаалыг сонсоод ойлгоогүй хүнээс адгийн муурын сүнс бүгдийг зайлуулдаг. Энэ нь зам дээр улсан үрийг шувуу түүж эзэнтэй адил болно. Зарим үр чулуурхаг хөрс багтай газар унсан шиг олон хүн сургаалыг анх сонсоод баярлах боловч зүрх сэтгэлдээ оруулаагүй учраас хожим хавчлаг үзээд шууд ухарна. Зарим хүн сургаалыг хүлээн авсныхаа дараа хувийн бодол эд баялагын хуурамчид татагдан хүлээн авсан сургаалыг хэрэгжүүлж эс чадна. Энэ нь хогийн ургамлын дунд унаж ургаж чадаагүй үр мэт болно. Харин сайн хөрстэй газар унсан үр тариа мэт зарим хүн сургаалыг сонсоод ойлгож 30, 60, 100 дахин үр ашигтай болгодог. Би та нарт өөр нэгэн сургаалт үлгэр хэлье. Нэг хүн тариан талбайд улаан буудайн цэвэр үр тарьжээ. Шүн дундын үед тариачны өсд хүн талбайд ирж улаан буудайн дунд хогийн ургамлын үр цацаад явлаа. Улаан буудайн үр болон хогийн ургамлын үр зэрэг өсгөд. Эзэн минь ээ, талбайд цэвэр үр тарьсан байтал хогийн ургамал хэрхэн бий болвоо гэж зарц нар нь асуулаа. Нэгэн өсд хүн тарьсан үрийн дунд хогийн ургамлын үр цацжээ гэж эзэн хэллээ. Тэгвэл бид хогийн ургамлыг зулгааж хаяа гэж зарц нарыг хэлэхэд хэрэггүй. Хогийн ургамлыг түүхдээ ургаж байгаа буудайг хамт зулгааж болзошгүй. Тариа боловсрч гүйцэтгэл энэ чигээрээ байг. Цаг нь болоход хогийн ургамлыг зулгааж багцлан боож шатаа. Тэгээд хадсан тариаг амбарт хий гэж би ажилчдад хэлнэ гэж эзэн нь зарц нартай хариулжээ. Яг ийм үйл явдал
ертөнцийн эзний Ерөвсөн улсад бий болно. Одоо өөр нэгэн сургаалт үлгэрийг сонсч. Гичийн үр ямар ч үрээс жижиг боловч тарсны дараа бусдаас илүү өсөж өндөр сайхан мод мэт болдог учраас олон шувуу мөчөртөн үүр засдаг. Энэ үр ертөнцийн эзний Ерөвсөн улсыг дүрсэлж чадна.